Гадаад мэдээний тойм хүргэлж байна. Орос улбооны улсад шатхууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор Киргиз улсын зүгээс хөрш зэрэгэлдээ Казахстан, Узбекистан, Азербайжан, Беларусь зэрэг улсуудад хандаж шатхууны нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг хүссэн албан ёсолд илгээсэн байна. Энэхүү алхам нь Украины дроны алдгууд Оросын газрын тус боловсруулах үйлдвэрүүдийг онилж доголдол үүсгэж байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл Киргиз улс Оросоос авдаг шатхууны нийлүүлэлт нь тасалдана гэж болгоомжилж байна. 7 сая хүнтэй Киргиз улс нь манай Монгол улсын нэгэн адил нийт шатхууныхаа 90%-ийг Оросын улбооны улсаас импортоор авдаг. Киргизийн санаа зовниж буйнч үндэслэлтэй. Өнөөдрийн байдлаар Орос улсын эрчим хүчний дэд бүтц нь Украины цогцлтын улмаас түлшний хурц хомсдолд ороод байгаа билээ. Орос улбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 7 өнөخت дотоодод зарим төрлийн түлшний хомсдол нэмэгдэж байгааг хүлээн зөвшөөрсөн. Улмаар дизель түлшний экспортыг хориглож магадгүйгээ мэдгдсэн байна. Нийлүүлэлтийн доктортой байдлыг хангах албан ёсны хүсэлтэд хөрш орнуудад илгээсэн Киргиз улсын эрчим хүчний яам нь иргэдийнхээ санаа сэтгэлийг тайван байлгахын тулд давхар мэдээлэл хийжээ. Үүнд тус улсын түлшний нөөц хангалттай түвшинд байгаа бөгөөд нийлүүлэлтийн төлөвлөгөөний дагуу хэвэн явагдаж байгааг онцлсан байна. Тухайлбал хамгийн өргөн хэрэглэгддэг АИ 92 маркийн бензин 30-аас 45 хоногийн нөөцтэй байгаа. Ургац хураалтын удирдалд нэг шаардлагатай дизель түлшний олдоцч хэвэн байгаа гэж мэдгджээ. Гэсэн ч тус улсын газрын тосны импортлогчдын холбоо нь зарим шатхуун түгээх станцуудад АИ 95 бензиний хомсдол үүсэж байгааг нуугаагүй. Киргизийн эрх баригчид шатхууны борлуулалтад үнийн хяналт тогтоож хит өсгөөс сэргийлэх арга хэмжээ авч байна. Орос улбооны улстай эдийн засгийн нэгт холбоотой Киргиз улс нь сүүлийн жилүүдэд үе инфляцийн савлгаатай нүүр тулгардаг. Гэхдээ Украин дахь дайн Киргизд боломж олон хувирсан гэж хэлж болно. Учир нь барууны орнуудын Оросын эсрэг хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнээс үүдэн хоригт оролцоогүй бусад орнуудын Оростой хийх худалдаа нь Киргиз улсаар дамжин өнгөрөх нь ихссэн. Энэ нь Киргизийг олон улсын худалдааны зангилаа болон хөгжих боломжийг олгож эдийн засгийг нь тэтгэж байна.